Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын дороотол, хүнсний аюулгүй байдлын эрсдэл зэрэг олон талд сорилттой тулгарч буй энэ үед хүнсний тогтолцоог илүү тогтвортой, байгаль дээлтэй байдлаар өөрчлөх шаардлага бодитоор тулгарч байна. Энэ хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хүнсний тогтолцооны өөрчлөлтөөр биологийн олон янз байдлын үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих төслийг Дархан уул, Сэлэнг, Төв аймагуудад хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хүнсүдэ аж ахуйн үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой хэлбэрт шилжүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой юм. Өнөөдөр хүнсний тогтолцоог биологийн олон янз байдалд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, гендерийн мэдрэмжтэй, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан байдлаар өөрчлөх чиглэсэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэхүү төслийн хүрээнд бол бид нар хүнсний тогтолцоог байгаль дээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицсон ийм шийдлүүдийг танилцуулах мөн эдгээр салбаруудын бодлогын уялдааг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү төслийн үйл ажиллагаагаа хийгээд явж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг бол хүнс үдийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа гендерийн эрхтгч байдлын судалгаа болон оролцоог танилцуулах. За мөн хүнс үдийн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтраад бас малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр гэрээгээр ашиглуулах энэ журмын төслийг бас танилцуулах, санал хэлэлцүүлэг авах хурлыг бас зохион байгуулна. Мөн бид нар бас энэ хүнс үдийн аж ахуйн салбарт байгаль дээлтэй үйлдвэрлэлийг дэмжих бичил тэтгэлгийн талаараас мэдээлэл өгөөд ингээд явж байна. Хэлэлцүүлэгт Дархан аймгийн засаг даргын тамгын газар, хүнсүдэ аж ахуйн газар зэрэг төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд хувийн хөвшил, хүнсний чиглэлийн холбоод, хоршоод малчит тариаланчдын төлөөлөл оролцож байна.